Эх орон өдрөөс өдөрт хөгжиж байна. Монголчууд бид дотооддоо үйлдвэрлэж бүтээж байна. Эх орны хөгжлийг хамгийн ихээр нуруундаа авч явдаг салбар бол жижиг дунд үйлдвэрлэл юм. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн 77% нь хариуцлагатай хувьцаат компани. 20% нь иргэд, 1% нь нөхөрлөл, 1% нь хошоо байдаг. Мөн тэдгээрийн 91% нь дотоодын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. NBS телевиз эх орны үйлдвэрлэгч нэвтрүүлгээ Сүхбаатар дүүрэгтэй хамтран төслөх болсныг дуулгахад таатай байна. Тус дүүрэг байгуулагдсны 50 жилийн ой энэ онд тохиох бөгөөд амжилт бүтээл дүүрэн хийж бүтээсэн он жилүүд нь ард үлджээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны 893, нийтийн хоолны 610, аялал жуулчлалын 95, ахуй үйлчилгээний 539, үйлдвэрлэлийн 412, нийтдээ 2549 худалдаа үйлчилгээний цэг салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 850 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар. За Сүхбаатар дүүргийн маань хувьд бол нийтдээ 130 мянга гаруй иргэнтэй, за 30 мянга орчим айл өрхтэй гэж явдаг юм. За үүнээс бол одоо манай энэ жижиг дунд үйлдвэрлэл, өрхөн үйлдвэрлэгээд энэ үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, за энэ баялаг бүтээгч нар маань одоо үндсэндээ нэг 2000 орчим иргэн, 2000 орчим нэгд салбар дээр одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна л та. Тэр бол эндээс бол олон чиглэл салбарт бол манай энэ үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл өрхийн үйлдвэрлэгч нэг жижиг байна. За жижиг дунд үйлдвэрлэл энэ дотор байгаа хөнгөн хүнсний за барилгын материалын ингээд олон салбар нөгөө гар урлалын үндэсний онцлогтой бүтээгдэхүүний гэдэг хэлбэрээр ингээд явж идэг. Тэгээ манайх бол өөртөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй гэж байдаг. За энэ дэмжихтэй дээр бол одоо энэ анх удаа энэ жижиг дунд үйлдвэрлэл рүү орж байгаа. Ялангуяа энэ баялаг бүтээх салбар руу орж байгаа иргэдээ бол тэнд бол боожуулж, за сургалт арга зүй, за ажлын байраар хангаад, за мөн одоо энэ дээрээс нэмээд санхүүгийн дэмжлэг буюу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгож байгаа энэ дүүргээ дэмжиж олгож байгаа энэ зээлийн төсөлд хамруулах хэлбэрээр бид нар иргэдээ бол дэмжиж ажилладаг. Тэгээ хамгийн гол энэ дэмжлэгийн үндэс нь бол одоо энэ иргэдийг ажилтаа орлоготой байлгах, за ажилтаа орлоготой байснаар одоо энэ Монгол улсын хөгжил ирээдүй баялаг бүтээх энэ үйл ажиллагааг бол одоо бидний зөвсөл онцлог болгож дэмжиж ажилладаг юм л да. Өөрөөр хэлбэл одоо энэ барилгын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, энэ үндэсний онцлог агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, за жижиг дунд үйлдвэрлэл, хүнсний чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ хүмүүсийг одоо бүлэг нөхөрлөл за томоохон бүтцтэй болгоод энийг бол бодлогын хөрөнд бол дэмжиж юм явах. Ийм зорилгоо бол одоо энэ чиглэгдсэн бодлого хөтөлбөрийг бол одоо дүүргийн хэмжээнд босгуулаад явж байна л да. Эх орны үйлдвэрлэгч нэвтрүүлэг өнөөдрийн дугаараараа тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүгийн гутал компани үйлдвэрлэл үйл ажиллагааг та бүхэнд танилцуулах болно. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар. Үзэгчдээ эх орны үйлдвэрлэгч нэвтрүүлэг маань танд үргэлжлэн хүрсээр байна. Бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүгийн гутал нэртэй үйлдвэр дээр ирээд байгаамаа. Тэгээд өнөөдөр та бүхнийгээ тус компани ерөнхий захирал Алтуу ихтэй танилцуулж байгаа юм. Сайн байна уу, танд орой минь хүргэе. Сайн байцгаана уу. За тэгээд манай үйлдвэр бол үндсэндээ бол 1994 онд үйл ажиллагааг бол одоо эхлүүлсэн байгаа. Энэ тэрийг бол миний ээж аав эхлүүлсэн. Хамгийн анхны үйлдвэрлэлийн одоо энэ процессыг хаанаас эхэлсэн бэ гэхээр одоо энэ хэсгээс эхэлсэн байгаа. Энэ хэсэгт л өдрөхээр бид нар ингээд энэ одоо манай хуучин гэр байсан байшин маань одоо энэ байна л да. Тэгээд энд бид нар одоо энэгээр юм хаалт хийгээд манай ээж аав хоёр маань энэ дотроо хамгийн ихнийхэн готлуудыг өөрсдийнхээ гараар ямар нэгэн туслах ажилчин ч байхгүй өөрсдийнхээ одоо ухааныг шингээгээл тэгэл хамгийн ихний бүтээл гаргасан да. Тэгээд одоо үйлдэл маань цаг хугацааны ирэхээр ингээд томроод, тоног төхөөрөмжчөөд ажилчинтай болоод өнөөдрийн түвшинд хүрчээд байж байна. Тэгэхээр та манай үзэгчдэд үйлдвэрээ илүү дэлгэрэнгүй танилцуулж тэ процесс үйл явцтай нь бас танилцуулах байхаа гэж бодож байна нэг. Тэгээ одоо ийшээ орж ерөнхий манай өргөтгөл хийсэн том байшин дотор орж одоо бүгд үйлдвэрийн ерөнхий процессыг танилцаад энэ маань бол зөвхөн манай үйлдвэрийн жижигхэн хэсэг байгаа. Энэ бол одоо манай хамгийн гаднаас параметрлыг худалдан авалт хийгээд хамгийн ихний эсгүүрийн дамжлага. Эсгүүрийн цех маань одоо энэ байна. Үндсэндээ ингээд энэ бол одоо жишээл одоо манай гутлын арьс маш сайхан юм жоохон дулаан чанартай.
энэ одоо энэ цэвэр одоо ажлын гутал зориулагдсан ийм арьс байж байгаа. Энэ бол тэгэхээр дандаа энэ эсвүүрийн тусгай зориултын машинууд энэ одоо тусгайтай ийм ажлах одоо ийм аюулгүй зааварчилгаануудыг манай ажилчид байна аваад хооронд одоо мэрэгшээд энэ маш олон жил ажиллацсан тийм улсууд байна. Эсвүүрээс бол бүх юм ажил хийж байгаа. Одоо энэ эсгүүрийн хэсэгт хэдэн хүн ажилладаг вэ? Яг энэ хэсэгт л гэсэн үг. Энэ хэсэгт бол одоогийн байдлаар 3 хүн ажиллаж байгаа. Нэг ерөнхийдөө нэг хүн болоод ирэхээр энэ зөвхөн энэ арьс гаднадын өнгөн хэсгийг бэлдэж хэсгэж өгөөд нөгөө хүн маань болоод ирэхээр ийм уул бусад хэсгүүдийн одоо бас ингэж жижиг деталуудыг нь бэлдэж өгөөд тэгээ зөөлөн хэсгүүр болохоор дээр ахаад цэсний хэсгүүр дээр байж байгаа. Энэ бол одоо гутлын яг энэ бол одоо зөвхөн яг энэ юу хэсэг нь зөвхөн энэ хоншоор хэсэг нь гутлын одоо гүрш юм аргалтай. Гутын яг хоншоор хэсгийг маань одоо энэ гарч ирж байгаа. Зөвхөн хоншоор хэсгэнд одоо ингээд энэ маань дээшгээ ингээд одоо энийхэн дээдлэл маань төрөө орж ирнэ, доотлолт нь бол орж ирнэ. За энд одоо юу хэсэг чинь вэ? Уул нь уу? Тий, энэ бол одоо энэ гутлын дотор уул гэж ийм шир ордгоо. Энэ дотор уулыг бол энэ дээр тэ хэсгэж байгаа байл. Энэ маань одоо бас нарийн бүтцтэй л дээ. Одоо ингээд дээрэс нь дотор уулаа маань ингэж тавьчих. Дээрэс нь уулууч маань дахиад өмсгддэг байгаа энэ дээр. Тэгэхээр энэ бол зөвөр л энэ дунд нь ордог. Та бүгд бол ерөөд бол харагддаггүй тийм хэсэг байгаа. Тэгэхээр танах энэ түүхэд материалаа хаанаас одоо татаж авч хангаж нийлүүлдэг? Түүхэд материал олон газараас авна л да. Оросоос ч гэл авж гин, дотоод энэ Монголоос ч гэл авж гин, зарим хэсгээс урд одоо Хятадаас ч гэсэн авж ил байна л да. Янз янзын орноос л авж гин. За энэ бол манай зөөлөн эсгүүр оёдлын бэлтгэлийн хэсэг байгаа. Энд бол одоо манай оёлчд одоо оёход нь бүх зүйлсийг бэлдэж их хэвээр тийм хэсэг. Энэ бол одоо ингээд яг дотроо яг одоо хэсэг гээд бэлдэж байгаа байдал байна. Одоо дотрын маань бэлдэж байгаа дотрын маань зүгээр ганц эсгээд болчихгүй. Эсгээд хооронд нийлүүлж оёод ингээд одоо яг тэнд гутлынхаа маань арьс маань одоо ингээд оёгдох бүх дотор нь бүгд бэлэн байж их хэвээр. Тэгээ энд болоод тэрхүү манай аялалчид болоод тэрхээ дотрын маань одоо зөөлөн хэсгийг маань ойж байгаа байдал нь. За гутлыг бол одоо үндсэндээ 3-4 янзаар доторлж байгаа л да бид нь бол даавн дотортой, сарсан дотортой, нэхий дотортой, нохоо арьсан дотортой, эсхий дотортой. Тэгээд одоо гих мэтчлэнгээр одоо бас доторлоод байвал юм байна. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар. Эх орны үйлдвэрлэгч одоо хамгийн анхны маань одоо үйлдвэрлэгчэнд хүүгийн гутал гэж компани орсон байгаа. Энэ үйлдвэр бол одоо их жижигхэн иймхэн одоо башингаас эхэлсэн гэдгийг. Тэгээд та нар маань одоо энэ телевизээрээ одоо сайн сурталчилж үйл ажиллагаагаа явуулаад хүн ингээд туушраад жигдрээд ирэх юм бол ажил үйлсний өөдрөг бүдэмжтэй байдгийм байна. Хүнийг өнгөлөөд өгвөл цаашаа өнгөн ороод ялцаад идэх юм байна гэдгийг нэлээд сайн тод харуулж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд энэ үднээс эхлээд бусад аж ахуйн нэгжүүд маань дүүрэгдээ саналаа тавиад дүүргийн засаг даргын тамгын газар саналаа тавиад хамтран ажиллах болно гэж би найдаж байгаа. Ерөөсөө үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэе, үндэснийхээ онцлогийг дэдлэе, үндэснийхээ амийг хөгжүүлээ гэдэг юм ойлголго бол маш хүчтэй явж байгаа. Энэний хүрээнд ч гэсэн одоо энэ үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж байна гэсэн үг.
За бид нар одоо яг одоо бол оюутлын цэгтээ орж ирсэн байна. Энд манай оюутлын цэг бол одоо 10-аад оюутчинтай, нэг мастертай. Өдөрт бол одоо энэ хэд бол 250-аас 400 сая хүчин чадалтай. Бидний одоо саяны энэ доор нөгөө эсгээдсэн хамар маань одоо энэ байна л да. Ингээд төрүйтэйгээ холбогдоод ингээд ерөнхийдөө энэ одоо дуусаагүй зөвхөн оёгдж байгаа л дундаа л явж байна. Ийм байна. Одоо нөгөө нэг дотор зөөлөн эсгүүрийг бас хийж аяагүй байгаа юм байна те. Энэ бол тэгэхээр олон янз судалж байгаа. Зарим нь энийг бол одоо дотор дох шаардлагагүй одоо шууд өмсгөр ийм гоотлоо сууж байгаа. Доторлсон одоо сая нэг давуу эсгүүр хийсэн маань энэ байна. Тийм ингээ гэх мэт байдлаар ингээд гутлынхаа загвар төрлөөс хамраад айгүй. Тэгээд дайрсан бас баригдахад өөр биш үү? Тийм энэ жоохон гоёлын дүм маягийн хорооморхон гутлуулаад ирэхээр жоохон гялалзаад ийм жоохон гоёмсог материалтай. Энэ маань бол тэгэхээр нэг ажлын гутал учраас жоохон ийм зузаан бахим тийм байх хэрэгтэй. Тэгэхээр танай үйлдвэр яг өдөртөө дунджаар хэдэн хос гутал гаргах тийм хүчин чадалтай юм. Ер нь бол бид нар нэг өдөрт 200 гутал оёод гэж боддоо шүү дээ. Тэгээд ерөнхийдөө юу болох нь бас тийм ээ одоо захиалга гайгүй байх юм бол тэрнээс ч илүү хүчин чадал. Өдрөс сезоноос бас хамаарх бах тийм. Сезоны яг энэ захиалга ихтэй үед бол зөндөө одоо байгаа хүчин чадлаас хамаагүй хойно юм. Тэгэхээр энэ бас нэг жижигхэн деталь үе шат дамжлаа харагдаж байна л да тий. Тэгэхээр одоо гутлаа доторлцоод ингээд оёх уу тий. Тий ер нь бол загвараас хамаараа доторлж байгаа оён сүүлд нь ганц доторын залгадагч тохиолдол байгаа л да. За энэгээр одоо ингээ манай дамжлагууд маань ингээ явагдаж байна л да. Одоо тэн дээр одоо нэг хэсэг ийм босон ардлын хэсгийг оёод энэ дээр бол тэгэхээр нөгөөдхийгөө зөвхөн 100 хэсгийг оёод тэнд бол тэгэхээр зөвхөн төрийн хэсгийг нь имжээд ингээд дундуурх одоо энэ дундуурх процесс маань одоо ингээд камераар дамжигдаад энд одоо тэгэхээр одоо зөвхөн хооронд нь хавсарч явдаг ч юм уу те. Ингээд бүх процесс ингээд ингэж л явагдана гэсэн. Энэ бол одоо арьс нэмгэлгээний машин. Арьсыг тийм нэмгэл нь одоо ийм байгаа арьсыг ийм одоо ингээд ийм зузаан байгаа арьсыг одоо ийм энэ маань ингээд тэгэхээр ийм нингэн болж байгаа. Яагаад ингээд заавал ингээд арьсыг нэмгэлч гэдэг гол ач холбогдол тусна юунд бай? Энэ маань болоод тэгэхээр нэмгэлэхээр яг энэ оёх хэсэг маань жоохон ийм зөөлөн тэгээ ингээд оёход бас их илүү жоохон төхөмтэй болгож өгч байгаа юм л да. Зөвхөн энэ болон хэсгээр нэмгэлж байгаа учраас чанарын хувьд бол ямар нэгэн муу тасууд бол байхгүй. Зөвхөн ингээд оёо тавигдах энэ хэсгээрээ л ингээд хүрээлээд нэмгэлж. Тийм яг ингээд зөвхөн оёо тавигдсараа сайхан нэмгэлээд оёдлын машин маань оёход оёдол маань их гой сайхан жигэд гоё болж байгаа юм гэсэн үг. Энэ бас урт настай машин бах та. Энэ машин манай харуул. Тийм энэ машин манай дуудаж байгаа зөндөө олон жил бид нар энэ машинаараа арьсаа нэмгэлгээ гоё машин. За энэ бас яадаг машин бэ? Энэ бол одоо ингээд оёдол дээр маань тодорхой хэмжээгээр ингэж одоо алхаар нүдэх зориулттай тийм хэсэг байдаг л да. Дамжлагаас хамаараад. Тэр маань энэ маань одоо тэр үндсэндээ захилгаан алах. Одоо ингээд энэ оёдлын маань одоо ингээд жоохон юм засч янзалж өгөхөд бид нар одоо гараараа ингэж алхаар нүдчих хооронд энэ машин маань ингээд нүдэд өгчдөг. Тийм зориулттай машин. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар. Үзэгчдээ бид гутлаа эсгээд оёдлогоо зэгтэр хоншоор тагаа түрээтэйгээ нийлүүлж оёод доошоогоо буугаад ирлээ. Бид ямар шаттай дамжлага зэрэгсэн бэ тэгэхээр? Одоо бид нэр одоо угсралт тийм инженеэр бол одоо ингэ угсарч гутал төрсөнд нь орох. Одоо энэ бидний төрий байж байна. Төрийгээ болоод ирэхээр одоо энэ манай тусгай зориултын машин байгаа. Зууланд нь орж байгаа материал бас тусгай юм зориултын зөвхөн машиндаа тохирч ажилладаг. Юу энэ зөвхөн машиндаа тохирч ингэж юу яадаг. Таардаг тийм материал байгаа. Энэ маань одоо эхлээд процесс одоо ирэхээр эхлээд халаана. Дараа нь одоо хөргөн. Шууд ингээд газар дээрээ ингээд халаагаад хөргөхөд ийм болно.
халаагаад хөргөнө гэдэг чинь ингээд хэвэнд оруулж ин гэсэн үг юм чинь. Яг тийм халаагаад хөргөөд хэвэнд оруулахад энэ маань одоо бас хүн харахад ийм болж байгаа ч гэсэн маш их чанартай болно. 100 заны одоо нэг суулт тийм ээ. Майжиг зажиг тийм бол гарах чагаад энэ машинаар хийж байгаа юм. Одоо халаагаад хөргөөд хэвэнд оруулаад гаргах яг ийм машин мэн яг танаа үйлдвэрт хэд байдаг вэ? Энэ машин бол одоо манай үйлдвэрт энэ маань өөрөө бас айгүй өндөр хүчин чадалтай. Уулнууд бол ажлын 8 цагт бол 800 ос гэдэг нь шүү дээ. 800 ос. Тий, одоохондоо 800 ос үйлдвэрч чадахгүй байгаа ч нэг машин хангалттай. Дараагийн мэн одоо ингээд хэвэнд ороод халаагдаад хөргөгдөөд хэвэнд ороод гараад ирэхээрээ улгаар руу явах уу? Одоо ингээд хэвэнд ордонгуудээ хоншоор эсгийг нь дотоодд нь хэвлүүрээ хийж гаад юу яа хоншоор эсгийг ингэж боон. За энэ бол хоншоор эсгийг одоо боод тусгай зориултын машин. Тэр маань одоо халаагч нь ингээд арьсыг чинь сайхан ингээд жоохон юм зүгээр энгийн хуурай байж ихтэн жоохон чиглээд ингээд жоохон чихтэйгээр халаагаад өгөхөөр одоо энэ манай гутлынхаа энгийн дүрсэндээ хэвлүүрэндээ маш сайхан сууж өгдөг. Тэгэхээр одоо бол хүн харагдахгүй үзүүчтэй болно гэсэн. Тэр маань одоо энэ болж байна. Тэр бол халаадаг машин нь манай ажилтан маань одоо ингээд юугаа хийж байна. Хоншоор энэ бол халаадын тустай юм биш үү? Тусгай да тий. Яг зориултын халаагч юм тэр өөрөө машин. Энэ бол одоо яг тусгай зориултын яг татдаг машин байгаа. Хоншоор эсгийг татдаг яг гутлын зориултын машин. Өөрөө бол тэгэхээр өөрөөсөө юм сайхан цавуутай ажлыг хөнгөвчилж өгнө. Хамгийн одоо энэ гарын хүч мч аягүй их шаарддаг. Одоо гараар их юм аягүй хэцүү хэсэг нь энэ байсан байхгүй. Одоо бид нэгэд ийм сайхан машин тавиад бүх асуудлыг шийдчихсэн. Одоо автомашины хувьд бол хэдэн морины хүчтэй, эдэн морины хүчтэй гэдэг шиг юм биш үү баг. Тийм энэ маань өөрөө бас автомашин шиг бас тийм үзүүлэлт байгаа. Энэ маань өөрөө хоёр морины хүчтэй машин. Бас тийм техникийн хэлбэрээр гутлаа одоо бол тэгэхээр ийм болгож өгч байгаа. Одоо ууртал эсхийг маань төрөө байсан эсхийг маань энэ маань ингэ тааруулаад ийм болгоод эхэлнэ. Ингээ үндсэн дүрс нь гарч эхэлж шүү дээ. Одоо жинхэнэ удалгаар руу явах уу? Тий, одоо бол одоо энийг ч одоо ахиж ингэж нэмж боон л доо. Тэрний хадараа болсон. За би ингээд Үүрэнгээ аймгийн Харан сумаас ирж ажиллаж байгаа юм байна. Энд 5 жил ажиллаж байна. Намайг Базрын Гомсон гэдэг хүн байна. Тэгээд би одоо энэ далуун шал гэх юм бол одоо би энэ хүн ухлах компанид одоо даатлагчин гэж ийм машин дээр ажиллаж байна. За одоогийн машинаа би танилцуулъя. За миний ажилтны машин болохоор энэ үлмийн гэсэн гэж хомдог машин байгаамаа. Ингэж нааж өгж ажилчтай бас хөнгөл болгож нааж хийхт нь одоо амар болгох юм гэсэн үг л дээ. Ингэж тэгээд энэ болохоор 2 морины хүчин чадалтай. Тэгээд одоо наах секунд нэг юм бол одоо энд 20 секунд дотор нааж энийг бэлэн болгож гаргаж яана л да. Нэг хосцлыг 20 секунд оронд гаргаж байна. Халаахан цаанаа тустай, барихнаас тустай харагдаж штэ тий. Тэгэхээр цавууга халаахын ач тус холбогдлоноос юу вэ? Яг ямар төрлийн цавуу хэрэгэлт юм бэ? За энэ болохоор халааж яана гэдэг болохоор энэ арьсыгаа бас жоохон зөөлөр энэ цавуутай энэ машин ч өөрөөсөө энийг халааж энэ цавууг бас их барьцлаглаас нэгж нааж гэж байгаа байхгүй. Энэ цавуу ч юм болохоор өөрөө бас их чанарлаг цавуу. Хайлж дэндээ ингэж хайлж нааж яана л да. Тийм болохоор халаадаг нь болохоор энэ цавууг бүр илүү сайн наахад бол энэ халаагаад байгаа юм л да манайхаа. Тэгээ манайх болохоор яг үгээр Монголд нэг гэж манайх бол үздэг. Тэгэхээр яг юураа ялгардаг гэхээр цавуу болон цавуугаараа ялгарч байна. Энэ цавуу болохоор яг барьцтай сайн нааж өгч байна тийм ээ. Энэ дээр ингээ наагаад тэнд очиж гүйцэцээг болохоор дээрээс нь дахиж хадаж өгч байна. Чанар бас хэрхэмж байна л да манайх. Одоо би 5 жил ажиллаж байна. Надаас дээш бас 20 жил ажилласан хүн одоо энд байна. Тэгэхдээ одоо бас тэр хүний хэсэг хэмжээд очиж хүртэл ажиллана гэж бас өөртөө бас зорилт тавьж байгаа. Тэгээ бас ажлаараа бахархахгүй яг хөө сайхан машин дээр ажиллаж байна тийм ээ. Өөрөө хийж байгаа юм бас Монголын ард түмэнд бас сайхан одоо энэ гутал гэдэг зүйлийг хийж өгч байна тийм ээ. Энэ хүмүүсийн хэрэгцээ шүү дээ. Тэрэндээ бас сэтгэл өндөр байдаг. Манайг болохоор Ууган Баяр гэдэг. Би одоо энэ үйлдвэрт ажиллаад 10 жилдээ ажиллаж байгаа одоо. Тэгээд энэ үйлдвэрт орсноор баяртай байна. Баярлж явдаг. За энэ бол одоо манай загвар гаргадаг хэсэг байгаа. Одоо загварын баг тийм ээ. Энд одоо манай дүү одоо ингэ загвараа гаргаад сууж байна. Ингээд бол энд одоо загвар одоо цаг тутам өдрө болгон шин загвар төрөн гарч байгаа. Манай дээр бол байтинг одоо янз янзын загвар одоо бид нар хийж ингээл хийгээл байгаа. Цаг тутам сайжруулалт хийгээд байгаа.
гутлыг одоо яавал илүү гоё үзмжтэй болох уу, яг бол чанартай болох уу гэдгийг маань одоо жиг эндээс л гаргаж өгнө штэ надаа. Намайг Лавгч гэдэг. Би хүүгийн гутлын үйлдвэрийн дизайнер. Тэгээд тоо хэмжээ гэх юм бол загварын тоо хэмжээ бол одоохондоо тодорхойгүй шүү дээ. Одоогоор бол бараг 100-аад загвар байна. Тэрнээс одоо өдөр болгоо нэмэгдэж байна. Тэгээд одоо хэд хүрэхийг бол таашгүй. Энэ хүүгийн гутал гэдэг энэ компани нэрийн хувьд бол тэгэхээр энэ бас их учиртай л да. Над одоо манай ээж хоёр одоо бас их холыг хардаг улсууд байсан 96 оны одоо биднэрт бичлэг байдгийг. 96 оны бичлэг. Бид нар одоо энэ хүүхэд байх үеийн одоо гутал мутал хийж байгаа яг тийм бичлэг байдгийг. Тэгээд юу вэ гэхээр 96 оны яг тэр бичлэгэн дээр миний одоо яг өөрөө ингээд өөрийнхөө гараар хийгээд бүтээгээд авцсан миний юм зурагт компьютер юу байдгийг. Тэр их гоё учиртай л да. Яасан гэхээр би хамгийн анх одоо дунд сургуульд байж байхдаа бол ийм хүүхдийн ийм жижигхэн хөөрхөн ийм хүүхдийн ийм гутал хийсэн. Тэрийг нэгийг биш бүр 5 6 хийсэн. 5 6 шиг хийгээд тухайн үед одоо нэг 6000 гач 7000 гач ээж маань авч захтар авч зараад бол одоо яг яаж хийх бүх процессыг зааж өгöd. Тэгээд яг тэгж өөрөө хийгээд тийм хамгийн анх хүүхдийг тийм гутал болсон юм. Өнөөдрийн энэ гутлын өдөр ингэж хөгжүүлэх энэ төлөөс даашлах хамгийн чухал зүйл нь одоо миний тэр хийсэн тэр нэг бүтээл 2-3 хүн шиг дээр нэг зөөх хэдэн шиг гутал маань юм болов гэж байг их боддгийг штэ. Тэгэхээр би зөвхөн гутлыг хий, сайхан хөгжүүлээ, чанартай сайхан гутлуудыг үйлдвэрийнхаа энэ одоо энэ сайхан процессор чанартай сайхан гаргаад ард түмэн та бүгдээ одоо сайхан хүргэе. Бас тэгээд хүмүүсүүдийн бас сайхан эдний хотын нэг өмссөн байгаа та гэхэд ямар ч хүнийг одоо доолшиг абанаж гэдэг юм гүйчиж гэдэг юм гоё чанар мэдрэгдэхээр тийм төвшний гутлын үйлдвэрийг хөгжүүлье гэсэн яг тийм зорилготой ажиллаж байгаа. Хүүгийн гутал компанид ажиллаад хэр удаж байна? Бас ямар албан тушаал хашдаг вэ? Би энэ компанид ажиллаад одоо 13 дахь жилдээ болж байна. Энэ компанид одоо анхнаас нь би бол тоогоочоор орж исэн. Тэгэл туслах хийж байгаа. Сүүлдээ одоо нэгтлэн хийгээл мэржлийн дагуу ажиллаа хийгээл явж байна. Тэгэд энд компанид анх энэ компаниг үүсгэн байгуулж исэн хүний хэлдэг үгийг би хэлмээр санагддгийн тэр үгээл хэлье гэж бод. Гутал гэдэг бол дээшээ харсан амтай сав. Гутлын ажил хийж байгаа хүн бол их сайхан буянтай сайхан ажил хийж байгаа. Ийм сайхан буянтай ажил хийж байгаа хүн худлаа ярьж болохгүй, хулгай хийж болохгүй гэдэг юм. Одоо зөв бодол санаатай явах юм бол ажил үйлсэн аяндаа бүтэж амьдрал нь өөдрөг явдаг юм аа гэж тэр хүн залуу ажилчдаа захиж хэлдэг байсан. Тэгээ энэ үйлдвэр одоо ер нь бол одоо их өргөжиж их сайхан болж байгаа. Тэгээд улам цаашдаа ажил үйлсэн өөдрөг сайхан байх болтугай. Тэгээд энэ Монгол орныхоо одоо бүх хүмүүс Монголынхаа энэ готлыг өмсөөд дулаан сайхан чанартай гуталтай явуултгай л гэж хэлэх гэсэн. Би энэ хүүгийн гутал компанид 15 жил ажиллаж байгаа. Ер нь кейс хүрчин идгээ. Тэгээд 15 жил гэдэг чинь бол нэлээд урт хугацаа тийм ээ. Тэгэхээр 15 жилийн хугацаанд мэдээж өсөж дэвшсэн байх. Тэгээд цаашдын зорилго юу байна? Тэгээд энэ компанид ажилладгаараа мэдээж эрэг бахархдаг байх. Тэгэлгүй яг хуу энэ үйлдвэр анх 5 хүн ажилчинтай байжгаад одоо 30-40 ажилчинтай болтлоо өргөжж байна. Өнөөдөр өдөртөх намайг орж явах 15 жилийн өмнө бол манай өдрийн 25 гутлын төсөмл өдөрт одоо 15 жилийн дараа тэртэх бол техник төхөөрөмж маш сайтай болсон. Бид нар анх гараараа хийдүүсмэл одоо дандаа техник төхөөрөмжөөр хийж байна. Нэрваргийн гутлын үйлдвэрт байхгүй сайхан тооны төхөөрөмжтэй өдөрт бид нар 200-аас 300 гутал үйлдвэрлэж байна. Цаашдаа энэс жилүүх үйлдвэрж бүтээх гэсэн зорилгот тэмүүлтэл явж байна. За баярлалаа танд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа та бүхэнд ч гэсэн.
хүүгийн гутал үйлдвэрийн гүйцэтгэх цэг дотор үргэлжлэн хүрсээр байна. Одоо ямар хэсэгт ирсэн бэ захирлаа? Одоо бол гутлын удалгааны хэсэг дээр байгаа. Бидний ард байгаа машин бол одоо гэхээр юуны уулыг ойж байгаа байдал юм шиг. Энэ маань одоо тусгай зориултын өөрийн гэсэн ийм утастай, өөрийн гэсэн тийм тохируулдаг тийм одоо утсаа ингэж бэхжүүлдэг тийм тусгай тостой. Тэгээд ийм өөрийн гэсэн тийм арамтны ширттэй тийм машин байгаа. За одоо энд бол одоо сая нэг ойсон гутлаа ингээд ойцсон гутлаа одоо сайхан бэлдээд ингээд цавуудаа тавьчихсан байна. Одоо энэ дээр бол тэгэхээр уулныхаа ширийг сайхан наагаад тэгээд дараагаар нь энэ машин дээр ойх хэрэгтэй. Үзэгчтэй нэвтрүүлэг маань танд үргэлжлэн хүрсээр байна. Бид яг одоо үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр дотор орж ирээд байна. Энд бол үйлдвэрийн үнээр харьцангуй хямд буюу үйлдвэрийн үнээр хэрэглэгчдтэй гутлаа өгдөг юм байна. Та бүхэн харж байгаа байх маш олон төрлийн гутал байна. Нээтэн гутал байна, хавар намар, хүүхдийн анчны гутал бас хүртэл байна. Тэнд бас харагдаж байгаа таавчиг бас хийдэг юм байна. Битүү задгаа гэд та бүхэн гэртээ ч гэсэн бас дулаан байх хэрэгтэй. Хамгийн гол нь чанартай удаан эдлгээтэй материал нь бат бүх цэвэр арьсан таавчгнууд бас хийдэг юм байна. Тэгээд энэ үйлдвэрийг сонирхож байгаа энэ үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гутлыг сонирхоод өмсөё худалдан авъя гэсэн бодолтой иргэд байвал та бүхэн нэвтрүүлэгтэй холбогдож агаад үйлдвэр дээр нь ирээд авах юм бол харьцангуй хямд үйлдвэр үнээр нь авах болно шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. Та сайхан үйлчж гинөө. Сайхан үйлчж гинөө. За энэ хүүгийн гутал үйлдвэрийн дэлгүүрээс ирж гутал худалдаж авч байгаа юм байна тийм ээ. Энэ үйлдвэрийг анханаас яаж олж мэдэв тэгээд ямар гутал сонгож авсан бэ? Чанарын энэ үйлдвэр дээр бол өнөөдөр л ирж үзэж байна л да. Айгуугаа сайхан гоё гутлууд хийдэг юм байна. Би одоо энэ ийм гутал сонгож авчихсан энэ өвлийн гутал. Нохооны ялсан дотор та айгуу чанар сайтай материал нь бол айгуу гоё хийдэг юм байна. Тэгээ ингээ хоёр гутал авчихын хавар намрын масны гутлаа. Ингээл хоёр гутал авчихын да. За тэгэхээр та бас хоёр гутал худалдаж авсан байна шүү дээ. Тэгэхээр мэдээж чанарыг хараад авсан байх. Үнийн хувьд хэр санагдчих чинь тийм? Үнийн хувьд бол ер нь боломжтой юм байна. Тэгэхээр энэ юуны гутал өстэй гутал бол 80,000 л гэж байна. Хавар намрын гутал бол хамгийн доод нь 50,000 тэгэл дээдл нь 200 хүртэл байдаг юм байна. Тэгэл улсууд бол яг өөрснийхөө юуны дагуу болцоогоор л авахд бол үнийн хувьд бол боломжтой тогтлох гэдэг. Эх орны үйлдвэрлэгч нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаараар хүүгийн гутал үйлдвэртэй танилцлаа. Тэгээд өөрийнхөө үйлдвэртэй үзэгчтэй маань танилцуулсан танд маш их баярлалаа. Монгол брендийг дэлхийд түгээгээрэй гэж өрөөе. Цаашдынх нь ажил, үйл сайж амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. За баярлалаа. Илүү их бүтээх болноо. Та бүхэн ажлын амжилт хүсье.